Сайн байцгаана уу? Та бүхэнд 2025 оны 5 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын 11 хүртэлх 7 хоногийн зурхайг уншиж сонирхуулах гэж байна. Capricorn матар. Энэ 7 хоногт матар орчныхон тогтвортой байдал, ухаалаг хандлага хамгийн чухал байна. Та альваад дотгошоо хандаж, бодит байдал дээр тулгуурлан ажиллах хэрэгтэй. Ажлын талбарт хурд биш, нарийн ягц ажиллагаа амжилт авчирна. Хийж байгаа зүйлээ улам сайн хийх, системчлэх, төгөлдржүүлэхэд анхаар. Санхүүгийн хувьд шинэ хөрөнгө оруулалт, эсвэл гинтийн шийдвэрээс зайлсхий. Хит итгэлтэй алхам хийхээс өмнө бүх эрсдлийг тооц. Энэ 7 хоногт мөнгө бодлохгүйгээр гарах боломжууд ч бий. Харин зардлаа хянах ухаалаг шийдвэрүүд давамгаална. Хувийн амьдрал дээр танил хүмүүс итгэл даадаг орчинд байх нь сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлнэ. Гэр бүл, ойрын найз нөхдөдөө холбоо барьж, чин сэтгэлээсээ ярилцах нь таны сэтгэлийн жинг бууруулна. Шинэ харилцаа эхлүүлэхээс илүү одоо байгаа холбоогоо гүнзгийрүүлэх 7 хоног. Эрүүл мэндийн хувьд биеийн бус, сэтгэл зүйн баланс илүү чухал байна. Амрах, өөртөө цаг гаргах, мэдээлэлээс төр завсарлага авах хэрэгтэй. Та дотроо маш их зүйл бодож байгаа. Гэхдээ зарим зүйлийг зүгээр тавьж сурах цаг ирсэн бололтой. Нийт дүгнэлт хэлэхэд энэ 7 хоног таныг хурц гараа хийхийг биш, харин суурай бэхжүүлэхийг шаардна. Тайвшраад байгаа зүйлсээ үнэл, өөрчлөлт заримдаа дуу чимээгүй ирдэг. Aquarius буюу хумх. Энэ 7 хоногт хумх ордныхны хувьд сэтгэл хөдлөлөө хянах, дотоод мэдрэмжээ ойлгох хэрэгтэй үе ирж байна. Ерөнхий энерги нь гадагшаа биш, дотгошоо чиглэсэн байна. Юу хүсэж байгаагаа бусдад ойлгуулахын тулд эхлээд өөртөө үнэн хандах шаардлагатай. Ажлын талбарт баг зэрэг саатал, ойлголцлын зөрүү гарах магадaltaй. Та шийдлийг үргэлж өөр өнцгөөс хайдагч энэ удаа уламжлалт арга барилаар явбал илүү үр дүнтэй байх болно. Багаар ажиллахдаа илүү төвчээртэй бай. Хүмүүс таныг ойлгоход баг зэрэг хугацаа хэрэгтэй байна. Санхүүгийн хувьд энэ 7 хоногт жижиг зардлууд хуримтлагдаж мэднэ. Та эхэндээ тоохгүй байж болох ч 7 хоногийн эцэс гэхэд анхаарал татах үед дүн гарч ирнэ. Боломжтой бол зарлага бичиж хөтөл. Түр азнах, төвлөрөх нь дараагийн алхамд тань амар байх болно. Хувийн харилцаанд ойлголцлын зөрүү, буруу ойлголтоос үүдсэн баг зэрэг зөрчил гарах эрсдэлтэй. Та бүгдийг өөрийнхөөрөө тунгааж, бодит байдлаас илүү хит гүнзгий авч үзэж магадгүй. Ийм үед шууд энгийн харилцаа хамгийн үр дүнтэй. Мэдрэмжээс илүү баримт, ойлголцолд тулгуурлаарай. Эрүүл мэндийн хувьд таны оюун санааны ачаалал өндөр байна. Хит их мэдээлэл, олон чиглэлд анхаарал сарниулах нь ядаргаанд хүргэж болцсошгүй. Анхаарлаа төвлөрүүлж, нэг зүйл дээр сэтгэлээ төвлөрүүлэх нь бие сэтгэлд тань амралт болно. Энэ 7 хоног бол таны өөрийгөө сонсох, дотооддоо анхаарал хандуулах боломж юм. Хурц шийдвэр, томоохон өөрчлөлт биш, харин ухаалаг ажиглалт, тайван хүлээлт танд илүү хоол хүргэнэ. Pisces буюу загас. Загас ордныхны хувьд энэ 7 хоног сэтгэлийн гүн, дотоод мэдрэмж, зөн совин давамгаалсан үе байх нь. Та альваг логикоор бус мэдрэмжээрээ хүлээж авдаг тул энэ 7 хоногт зөн совин тань маш хүчтэй ажиллана. Гэхдээ сэтгэл хөдлөлтөө бүрэн захирагдахгүй байхыг анхаараарай. Ажлын талбарт шийдэх ёстой асуудлууд гарч ирж болзошгүй. Та альваг уян хатан байдлаар шийдэж чаддагч энэ удаа илүү тодорхой, зоригтой алхам хийх хэрэг гарна. Тодорхойгүй байдлыг хойш тавилгүй, эргэлзээгүйгээр шийдвэр гаргах цаг. Эс бөгөөс бусдын шийдвэрт хөтлөгдөнө. Санхүүгийн хувьд хайрцангуй тогтвортой байна. Гэхдээ энэ тогтвортой байдал нь таныг хит хүлээлтгүй, зүгээр л урсгалаараа яваад байгаатай холбоотой байж болох юм. Хэрвээ та ирээдүйн санхүүгийн зорилготой бол одооноос нарийн төлөвлөж эхлэх хэрэгтэй. Зүгээр нэг болно бизээ гэж хандах цаг биш шүү. Харилцааны хувьд гүн мэдрэмж давамгаална. Та бусдын зовлон, баяр баясгалыг яг өөрийнхоороо мэдэрч маш эмзэг хүлээн авна. Хэрвээ таны эргэн тойронд сөрөг энерги их байвал та ч бас түүнийг шингээж мэднэ. Иймээс хинтээ хамт байж юу хүлээж авч байгаагаа анхаарах нь чухал. Эрүүл мэндийн хувьд бие мах бодит асуудал багч, сэтгэл зүйн хувьд та хитэх зүйл бодож, хит мэдрэмтгий байж магадгүй. Унтах, ганцаараа байх, бясалгах, бичих зэрэг дотоод тэнцвэрээ хадгалах үйлдэл хийх нь зайлшгүй хэрэгтэй. Энэ 7 хоног таныг гүн гүнзгий бодолд автуулна. Энэ бол сул дорой үе биш.
Харин өөрийгөө ойлгож, амьдралынхаа утга учирыг эргэн харж, тайвнаар цэгцлэх боломж. Сэтгэл хөдлөлөө ухамсарлаж сурах нь танд дараагийн шат руу гарах гарц болно. Aries буюу хонь. Хонь ордныхны хувьд энэ 7 хоног шийдэмгүй, шууд алхам хийх уур амьсгалаар эхэлж байна. Та яг одоо дотоод хүчээ мэдэрч байгаа. Гэхдээ энэ эрч хүчийг зөв чигт ухаалгаар ашиглах нь л таны гол сорилт байх болно. Ажлын талбарт та санаачлаг гаргахыг хүснэ. Энэ нь муу биш. Гэхдээ бусдыг төрүүлж сонсохгүйгээр дан ганцаар хүчээр түлхэж урагшлах нь үр дүнгүй байх магадaltaй. Хамтын ажиллагааг үл ойшоох хандлага энэ 7 хоногийн гол саад болно. Шийдвэр гаргахын өмнө заавал мэдээллээ бүрэн цуглуул. Санхүүгийн хувьд жижиг боловч огцом зардал гарах магадaltaй. Төсөвлөөгүй, шууд сэтгэл хөдлөлөөр авсан зүйл таныг дараа нь бухимдуулж мэднэ. Иймээс яг одоо хэрэгтэй юм шиг санагдаж байгаа гэдэг мэдрэмжийг эргэлзээгээр хүлээж аваарай. Хувийн амьдрал дээр та илүү халуун дулаан эрч хүчтэй байна. Гэхдээ энэ эрч хүчийг хэд давамгаасан байдлаар илэрхийлвэл жижиг маргаан үүсэх эрсдэлтэй. Бусдад орон зай, амс хийх боломж өгч сурах хэрэгтэй. Та хүчтэй, гэхдээ хэн нэгэнд зай өгөх нь таны хүчийг сулруулна гэсэн үг биш. Эрүүл мэндийн хувьд энерги өндөр байх ч хит ачаалал авах эрсдэл байна. Та юмыг дуустал хийх гэдэг зангаа арай хэтрүүлбэл ядралт, биеийн хит сүлдаанд хүрнэ. Биеэ сонс. Заримдаа төр зогсох нь урагш явах цорын ганц арга болдог. Энэ 7 хоног бол урагш тэмүүлэх, ирмэлцлээ хянаж, ухаалаг чиглэлд ашиглах зорилт. Таны хүч бол давуу тал, харин ухаангүй ашиглавал сул тал. Урагшил, гэхдээ хэн нэгнийг дайраад биш, хамтд нь дагуулад. Taurus буюу үхэр. Үхэр ордныхны хувьд энэ 7 хоног тайван, тогтвортой уур амьсгалтай эхэлж байна. Та альваад аажин боловч бат бөх урагшилдаг. Энэ 7 хоног яг таны хэв маяг тохирсон. Дотоод хэмнэлээ хадгалах боломжтой үе болж байна. Ажлын талбарт таны төвчээр тууштай байдал үнэлэгдэнэ. Та бусдын хайхрагдаггүй жижиг зүйлсийг анзаарч тэндээс чанар, итгэлцэл бий болдог. Гэхдээ альваад хит удаан гацах, өөрчлөлтөөс зайлсхийх хандлага таны өсөлтийг хязгаарлаж мэднэ. Зарим зүйл дээр түргэн зоригтой шийд гаргах шаардлагатай болно. Санхүүгийн хувьд тогтвортой, гэхдээ илүү төлөвлөгөөтэй байх хандлага гарна. Таних шиг материаллык үнэлэмж өндөртэй ордод мөнгөө хэрхэн зөв хуваарлж, ирээдүйд хэрэг болох зүйл зарцуулах вэ гэдэг хамгийн том асуулт болно. Танихгүй хүмүүсийн зөвлөгөөнд бус өөрийн туршлага, баримтад тулгуурлаарай. Харилцааны хувьд та дотны хүмүүсээ хамгаалж, халамжилж, сэтгэлээ харуулхад бэлэн байна. Гэхдээ өөрөөрөө зөрүү зангаа төрч олов дарахгүй бол хэн нэгнийг мдэггүйгээр гомдож мэднэ. Зарим үед зүгээр л чимээгүй сонсох нь хамгийн хүчтэй хариу байдаг. Эрүүл мэндийн хувьд таны биеийн байдал сайн байна. Харин стрессийг дотроо хадгалах нь сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Сэтгэлээ зэгцэлж, амрах орон зайг өөртөө бий болгох хэрэгтэй. Бие махбод эрүүл байлаач сэтгэл ядарсан бол жинхэнэ амралт болдоггүй. Энэ 7 хоног та урагшлахын тулд заавал хурд хэрэггүй, харин ухаалаг тэнцвэр хэрэгтэй. Тогтвортой байдал гэдэг бол өөрчлөлтийг үгүйсгэх биш, харин зөв зүйлийг зөв хэмнэлээр хийхийг хэлдэг. Gemini буюу эхэр. Эхэр ордныхны хувьд энэ 7 хоног эрч хүчтэй, олон зүйл зэрэг өрнөх хандлагатай байна. Та төрөлхийн олон талт сониуч зангаараа олон боломжийг нэг дор барьж авч чаддагч энэ 7 хоногт төвлөрөл, дараалал маш чухал байх болно. Ажлын талбарт шин санаа, шин харилцаа, гинтийн урам зориг орж ирж магадгүй. Гэхдээ бүх зүйлд шууд тийм гэж хэлээд байвал та өөрөө төөрөлдөж эхэлнэ. Юу ч хийлээ гэсэн үр дүн нь хэмжигдвэц байх ёстой. Хитрхи олон юм руу зэрэг орж, эцэст нь нэгийг ч бүрэн хийж чадахгүй байх эрсдэл байна. Санхүүгийн хувьд орох, гарах мөнгө ээлжлэнэ. Та ер нь хит их тооцоолж төлөвлөдөг хүн биш. Гэхдээ энэ 7 хоногт санхүүгийн хувьд бага зэргийн хяналт, бодлого шаардагдана. Төр зүрийн сэтгэл хөдлөлөөр хит их зардал гарахгүй байхыг хичээгээрэй. Хувийн харилцааны хувьд таны яриа, ухаалаг сэтгэлгээ бусдыг татна. Гэхдээ илүү гүн холбоо үүсгэхийн тулд зөвхөн үгээр биш, үйлдэлээрээ харуулах шаардлагатай.
Хөнгөн хөгжилтэй харилцаа сайн ч хэтэрхий гадар өнгөн дээр тогтоод байвал нөгөө хүн залхаж эхэлж магадгүй. Эрүүл мэндийн хувьд сэтгэлгээт нь хурдан, идэвхтэй байгаа ч бие махбод араас нь гүйцэхгүй байх магадaltaй. Унтах, амрах цагийг хойшлуулж хит мэдээлэл дарагдах нь ядаргаанд хүргэнэ. Бие махбодоо орхилдуулалтгүй тэнцвэрийг хадгалаарай. Энэ 7 хоног таны хүч бол уян хатан, хурдан сэтгэдэг оюун ухаан. Харин жинхэнэ ялалт бол альвааг дуусгаж хариуцлагатай байхад оршино. Олон үг биш цөөн боловч цэгцтэй үйлдэл үр дүн авчирна. Cancer буюу мэлхий. Мэлхий ордныхны хувьд энэ 7 хоног сэтгэл зүрэх, гэр бүл, дотоод ертөнцтэй холбоотой асуудлууд давмгайлсан байна. Та сэтгэл хөдлөлтөө захирагдах гээд байдаг ч энэ 7 хоногт мэдрэмжээ удирдах, өөрийгөө тайвшруулах чадвар гол хүчин зүйл болно. Ажлын орчинд та илүү дотгошоо чиглэсэн анхаарал, төвлөрөл өндөр байх хандлагатай. Та зарим үед бусдын хүсэл шаардлагыг өөрийнхөөсөө түрүүнд тавьдаг. Гэхдээ энэ 7 хоногт өөрийнхөө хязгаарыг тогтоох, үгүй гэж хэлэх зориг хэрэгтэй. Дуугүй байх нь зөөлөн байдал биш. Өөрийгөө мартаж байгаа хэрэг байж мэднэ. Санхүүгийн хувьд та болгоомжтой, урт хугацааны төлөвлөгөөтэй байхыг эрмэлздэг. Энэ 7 хоногт гинтийн зардал гарахгүй ч ирээдүйн томоохон алхмын өмнө байгаа мэд мэдрэмж төрнө. Хэрв та хадгаламж, хөрөнгө оруулалтын талаар бодож байгаа бол одоо судалгаа хийх тохиромжтой үе. Харилцааны тал дээр сэтгэлийн гүн холбоо, итгэлцэл маш чухал байна. Та дотны хүмүүстэй анхаарал халамж тавьж, тэднийг хэрхэн дэмжиж болохоо бодох бодлоо. Гэхдээ өөрийнхөө хэрэгцээг мартахгүй байх нь хамгийн гол зүйл. Хүн бүрт зай хэрэгтэй. Танд ч бас. Эрүүл мэндийн хувьд биеийн зовироос илүүтэйгээр сэтгэл зүйн тогтворгүй байдал мэдрэгдэж магадгүй. Сэтгэл гутрал, гомдол, бухимдлаа дотроо хадгалах нь таны энерги, эрч хүчийг сорно. Бичих, ярилцах, алхах, таны дотоод ертөнцид тэнцвэр авчрах энгийнч гүн хүчтэй аргууд байх болно. Энэ 7 хоногт та өөртөө үнэнч байх хэрэгтэй. Бусдад хит их анхаарал тавьж байгаагаа өөртөө ч бас зориул. Зөөлөн байдал бол сул дорой биш, харин жинхэнэ хүч юм. Лео буюу Арслан. Арслан ордныхны хувьд энэ 7 хоног спотлайт дээр байх үе. Таныг хүмүүс анзаарах болно. Та ч өөрийнхөө дуу хоолойг илүү хүчтэй илэрхийлэхийг хүснэ. Гэхдээ энэ удаа таны зорилго бусдыг гайхуулах бус өөрийгөө боддоор таниулах хэрэгтэй. Ажлын талбарт өөрийн санаа, хандлагаа илэрхийлэх таатай үе. Та юу хүсэж байгаагаа мэдэж байгаа ч үүнийгээ хэрхэн зөв хүргэх вэ гэдэг дээр анхаарах хэрэг гарна. Хит давмгай эсвэл хит хүлээсэн байдлаас аль алийг нь зайлшгүй. Тэнцвэртэй байр суурь, ухаалаг харилцаа танд илүү үр дүн авчирна. Санхүүгийн хувьд боломж ирж магадгүй. Хэн нэгэн танаас санхүүгийн тусламж хүсэх эсвэл хамтарч ажиллах санал тавьж мэднэ. Боломжийг бүрэн үгүйсгэхгүйгээр эрсдлээ хянаж үз. Хит сэтгэл хөдлөл, урам зоригоор шийдвэр гаргавал дараа нь харамсах магадaltaй. Харилцааны тал дээр таныг анзаарах хүн олон байна. Гэхдээ жинхэнэ ойр харилцаа бол анхаарал татах бус, анхаарал өгөх үйлдэлээр илэрхийлэгддэг. Та хайртай хүмүүстэй илүү уян зөөлөн, дулаан байж чадвал холбоо гүнзгийрнэ. Харин хит эзэрхий хандвал нөгөө талд дарамт болж мэднэ. Эрүүл мэндийн хувьд таны энерги өндөр байгаа ч энэ эрч хүчийг зөв зохицуулах шаардлагатай. Хит ачаалттай ажиллаж байж өөрийгөө хүчтэй гэж бодох хэрэггүй. Амралт бол залхуурал биш. Хэрвээ та өөрийгөө хамгаалж нөхөн сэргийж чадвал дараагийн шатанд илүү амжилттай хүрнэ. Энэ 7 хоног таныг тодруулах магадaltaй. Харин та тэр анхаарлыг юуны төлөө ашиглах вэ гэдэг нь жинхэнэ шалгуур. Нэр хүндтэй харагдах биш, нэр төртэй байхын тулд өөрийн үнэт зүйл дээрээ тууштай бай. Virgo буюу охин. Охин ордныхны хувьд энэ 7 хоног зохион байгуулалт, нарийн анхаарал, хяналт давмгайлсан үе байх нь. Та альваад эмх цэгцтэй, логиктой ханддагч энэ удаа бүхнийг хит хянах гэсэн оролдлогоос бага зэрэг холдох хэрэгтэй. Зарим зүйл зүгээр л урсгалаараа явж байж л зүгээр байрших нь бий. Ажлын талбарт таны ажилсаг замын мэдрэмж илүү тодорч гарч ирнэ. Гэхдээ төгс болгох гэсэн хэтэрхий шахалттай нь өөрийгт нь ядрааж мэднэ. Тань хүлээлт өндөртэй байгаа ч тэр бүрийг нэг доор амжуулах гэж оролдох нь эрсдэлтэй.
Зорилгоо шат дараатаагаар ангилж нэг бүрчлэн гүйцэтгэх нь таны жинхэнэ хүч. Санхүүгийн хувьд та маш болгоомжтой, хэмнэлттэй ханддаг. Энэ 7 хоногт багахан ашиг олох, эсвэл өмнө нь гаргасан шийдвэрийн үр дүнг харах боломж гарч магадгүй. Хамгийн чухал нь өөрийгөө шагнах. Та үргэлж бусдын төлөө бодож явдагч өөртөө зарцуулах зүйлд гэм байхгүй. Харилцааны хувьд сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах хандлага давамгайлна. Та нээлттэй биш байснаар бусдад хүйтэн хүндий эсвэл хоол мэт санагдаж болзошгүй. Энэ 7 хоногт яг юу мэдэрч байгаагаа илэрхийлэх, оролдлого хийх нь харилцаанд эерэг өөрчлөлт авчирна. Үгнээс илүү чин сэтгэл нөлөөлнө. Эрүүл мэндийн хувьд нарийн мэдрэмтгий биетэй тань амархан ядрах хандлагатай байна. Нойр, хоол, стресс энэ гурвын тэнцвэр алдагдах үед хамгийн түрүүнд биет нь дохио өгнө. Өөртөө хатуу хандах биш, ухаалаг, энэрэнгүй бай. Хөдөлгөөн, цэвэр агаарт гарах, өөрийгөө тайвшруулах дадалт нь их зүйлийг өөрчилнө. Энэ 7 хоног таныг хяналтаас төрч болов гаргаж, урсгал дунд өөртөө итгэх боломжийг сорьж байна. Бүх зүйлийг засах гэж биш, зөвхөн чухлыг нь анзаарах ухаан бол жинхэнэ боловсрал юм. Libra буюу жинлүүр. Жинлүүр ордныхны хувьд энэ 7 хоног тэнцвэр, харилцаа, шийдвэр гаргалт гэсэн гол түлхүүрүүдээр эргэлдэнэ. Та альваад альвааг хэд дүгнэх, бүх өнцгийг харах гэсээр шийдвэрээ хойшлуулах хандлагатай. Харин энэ 7 хоног таныг сонгох шаардлагатай нөхцөл рүү татаж байна. Ажлын орчинд таны нөлөө нэмэгдэх магадaltaй. Та хүний мэдэрч чадахгүй зүйлийг мэдэрдэг. Гэхдээ бусдын АИV-ийг хэд харснаас болж өөрийн бодлоо дарах гэж оролдвол та өөртөө л сүргээр нөлөөлнө. Энэ 7 хоног бол та юу хүсэж байгаагаа бусдад ойлгуулж сур гэсэн сануулга байгаа хэрэг. Дуугүй байснаар асуудал шийдэгдэхгүй. Санхүүгийн хувьд хэд их зардал эсвэл бусдад зориулсан төлбөрүүд хэтэрч магадгүй. Та бусдад туслахтаа өгөөмөр, гэхдээ яг өөрийн бололцоог үнэлэхгүй байж болох тул азна. Энэ бол бүхний өг гэж бус, өөрийгөө эхэлж бод гэж буй дохио. Харилцааны тал дээр та хэн нэгний сэтгэл хөдлөлийг зөөлөж, нөхцөл байдлыг эвтэйхэн удирдах авьяастай. Гэхдээ үнэн бодлоо хэлэхгүйгээр зөвхөн зөөлөн байх нь урт хугацаанд асуудал үүсгэнэ. Энэ 7 хоногт таны дотоод мэдрэмж шударгазан аль аль нь зэрэг хэрэгтэй болно. Битгий бүгдийг эвлэрүүлэх гэж оролд. Заримдаа үнэн хэцүү хатуу байдаг ч эрүүл байдаг. Эрүүл мэндийн хувьд таны сэтгэл санаа байнга хөдлөх магадaltaй. Бодлоо дотроо хит хураах, бусдын сэтгэлд хит орж шингэх нь сэтгэлийн ядаргаанд хүргэнэ. Бие махбод бол сэтгэлийн тойл. Тайван бай, сэтгэлийн амраа. Цаашдаа биеч даган сайжирна. Энэ 7 хоног таныг дотоод цэнцвэр, гадаад үйлдэл хоёрын зөрүүг тэнцвүүлэх сорилт. Та бүхнийгээ эвлэрүүлэх гэж бус, өөрийн үннийг хамгаалах гэж энд байна. Скорпио буюу хилэнц. Хилэнц ордныхны хувьд энэ 7 хоног гүн ухаж тунгаах, дотоод өөрчлөлт хийх, үнэн нүрээ олж харах цаг үе. Та гаднаасаа дуугүй, 50 м боловч дотроо маш их эрчим, гүн мэдрэмж эргэлзээтэй явдаг. Энэ 7 хоног тэр бүгдийгт нь хөдөлгөж мэднэ. Ажлын талбарт та нэг бол тесрэх эрч хүчтэйгээр шин санаа гаргана, эсвэл бүхнийг өөр өнцгөөс эргэн харах хэрэгцээ үүснэ. Дарамт мэдрэгдэж болохч яг тэр шахал дундаас л таны жинхэнэ хүч ил гардаг. Шийдвэр гаргахдаа мэдрэмж дээрээ хэд түшиглэлгүй бодит байдлыг нягт харж үзээрэй. Санхүүгийн хувьд та ерөнхийдөө анхааралтай, стратегтэй ханддаг. Энэ 7 хоногт хэтрүүлэхээс зайлсхий. Хуримтлал, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэрүүд гаргах бол бүгдийг бүрэн ойлгож байж л алах. Бусдын санал, зөвлөгөө болгон тань тохирно гэж байхгүй. Харилцааны тал дээр та өөрийгөө хэнд, хизээ, хэр их нээх вэ гэдгээ маш нухацтай шийддэг. Энэ 7 хоногт танд ойр хэн нэгэнтэй гүн яриа өрнөх магадaltaй. Гэхдээ хэц соргог, мэдрэмжээ буруугаар ашиглаж, сэжиглэх, эсвэл нууцлах хандлагаасаа болгоомжил. Итгэл гэдэг бол бүх зүйл биш ч байхгүй үед бүх зүйл нордог. Эрүүл мэндийн хувьд та ерөн тэсвэртэйч дотоод сэтгэлээ дараад явсаар бие махбодтой хит ачаал өгдөг. Энэ 7 хоногт ядаргаа, нойргодол, толгоо өвдөх зэрэг шинжилэрч болзошгүй. Та өөртөө чимээг өхөн хуримтлуулсан сэтгэл зүйн дарамтаа баг багаар гаргаж сур. Бич, яар, хөдөл. Энэ 7 хоног танд өөрийгөө гүн төвшөнд таньж илүү үнэнчээр амьдрах боломж өгч байна. Та бол хүчтэй хүн.
Гэхдээ тэр хүч зөвхөн хамгаалахад биш, эдгэж өөрчлөхөд ч зориулагдсан юм шүү. Sagittarius буюу Ном ордныхны хувьд энэ 7 хоног эрүүл хайгуул, шинэ боломж, үзэл санааны сорилт дүүрэн байх хандлагатай. Та угаасаа эрхчлөөг эрхэмлж, альваг томоор хардаг хүн. Гэхдээ энэ удаа том мөрөөдөл доторх жижиг алхмууд дээр илүү төвлөрөх хэрэг гарна. Ажлын талбарт шин санаа, шин төсөл, эсвэл гадаад харилцаа холбогдох магадaltaй. Та альваг хурдан ойлгож, холын төлөвлөлт хийх чадвартай ч энэ 7 хоногт яг одоо байгаа нөхцөлтөө үндэслэж шийдвэр гаргах нь чухал. Хэд талсын хараанд автвал бодит боломжийг анзаарахгүй өнгөрч мэднэ. Санхүүгийн хувьд зарлага, орлогын урсгал зэрэгцэнэ. Та заримдаа мөнгийг зорилгодоо хүрэх хэрэгсэл гэж үздэг. Тиймдээ ч хэтэрхий тооцоолохгүй зарим зүйлийг болноо гэж бодоод орхидог. Энэ 7 хоногт та үүнд бага зэргээр хязгаар тогтоож ирээдүйн төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй. Харилцааны хувьд та хөгжилтэй, нээлттэй, бусдыг татах хувцастай. Гэхдээ элен далангүй байдалд нь зарим хүнд хөнгөн хумгай мэт санагдаж магадгүй. Гүн харилцаа үүсгэхийг хүсч байвал илүү анхаарал, хүлээцтэй байдал хандуулах нь чухал. Та үгээрээ урам өгдөгч, үйлдэлээрээ баталж байж итгэл бий болдог. Эрүүл мэндийн хувьд эрч хүч өндөр байх ч тогтмол амралт, хөдөлгөөн хоёрын аль алинд нь тэнцвэр хэрэгтэй. Хит их хөдлөх, эсвэл хит их суух, аль аль нь танд тохирохгүй. Гадагшаа гарах, байгальд ойр байх нь сэтгэл зүйн хувьд маш эерэг нөлөө үзүүлнэ. Энэ 7 хоног таны уудам сэтгэл, өргөн хүрээний хүсэл мөрөөдөл дээр нэг алхам ухарч байж, хоёр алхам урагшил гэдэг зарчмыг сануулж байна. Зорилгоосоо битгий ухар, зүгээр л түүнд хүрэх замаа ухаалгаар зохион байгуул. Дараа 7 хоногийн зурхаа хүртэл баяртай, танд амжилт хүсье.